За сайн мэцхан уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Имжирмаа гэдэг. Би шинэ өдөр төслийн зохицуулагчаар ажиллаж байгаа. За өнөөдрийн бидний дижитал буюу видео хичээл маань цэцэрхний тариалалтын талаар байгаа. За тэгэхээр шинэ өдөр төслийн хүрээнд 2017 онд Булган аймгийн 16 сүмний тосгоны хүрээнд нийт 727 өрхийн 898 иргэнийг бүлийн зохион байгуулалтанд оруулж нийт 174.2 га талбайд 218,391 ширхэг цэцэрхний суулгацыг тариалсан. За мөн мод тариалсан байгаа. За тэгэхээр модын амьдралыг дэмжих тухайн төслийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 22 ширхэг үнийн худгийг гаргаж иргэдэд хүлээлгэн өгсөн. За 2019 онд бол Булган Аршаан цумдад байгуулсан цэцэрхний 3 талбайд цахилгаан хангамж, туслан ясалгааны системийг нийлүүлсэн байна. За тэгэхээр шинэ өдөр төслийн алсын хараа зорилгод боожуулалт хөгжүүлэлтийг хийж шинэ өдөр брэнд бүтээгдэхүүнийг гаргаж зах зээлд нийлүүлэх зорилтыг тавиад ажиллаж байгаа. За үүний үр дүнд доктортой ажлын байрыг нэмэгдүүлэх замаар өрхийн амжиргааг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх бол бидний төслийн эцсийн зорилго, үр дүн. За цэцэрхний суулгацыг олгоод орхих биш тухайн цэцэрхэн таримжилуулсан талбайн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх замаар асуудлыг бодитоор тодорхойлж зөв шийдлийг хамтын хүчээр бий болгож тухайн талбайн ургалт бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд арчилгаа хэрхэн хийх вэ гэх мэт сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж амжилттай ургуулж буй иргэдийн бүтээгдэхүүн борлуулалтын совгийг нэвтрүүлэх зэрэг ажлуудыг бид төлөвлөн ажиллаж байна. За үүнээс гадна жил бүрийн ургацын хэмжээг тодорхойлж бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлснээр дараагийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн асуудалд анхаарч ажиллах зайлшгүй шаардлага үүсэж байгаа. За бид нэр Булган аймгийн хэмжээнд нийт хурааж байгаа ургацынхаа хэмжээг гаргах юм бол аймгийнхаа хэмжээнд цэцэрхний бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрлэлтэй болох хэсэг тэр хөгжүүлэлтийн асуудлыг шийдэх. За тариалж байгаа иргэдийнхаа борлуулалтын совгийг нээж өгөх, олон сувагтай болгох, илүү үнд хүргэх, илүү бүтээмжтэй үр өгөөж ихтэй ургуулахад мэргэжлийн зөвлөгөө, онол арга зүйн зөвлөгөөг өгөх ийм зорилгыг тавиад ажиллаж байгаа. За энэ удаагийн сургалтыг бол бүгд найрамдах Солонгос улсын Чоннами их сургуулийн докторант, Монгол Улсын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Сэрод Дамб багш маань удирдан явуулна. Сэдв нь бол цэцэрхнийг таримжилуулах арчилгаа гэсэн сэдвийн дагуу та бүхэнд онол арга зүйн мэдээллийг өгнө. За ингээд Сэрод Дамб багшигаа хичээлээ удирдан явуулахыг урьж байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэхүү дижитал сургалтыг зохион байгуулж байгаа Имжирмаадаа баярлалаа. Өнөөдрийн миний илтгэх сэдэв маань цэцэрхнийг таримжилуулах арчилгаа гэсэн сэдвээр илтгэх болно. Оршил зөвжилтийн үйл явц нь манай орны нийт нутаг дэвсгэрт нийлээд эрчимтэй өгж байгаа бөгөөд энэ нь хүн ам, аж ахуйн хэлбэр, зах зээлийн урсгалд сөрөг нөлөөг үзүүлж байна. Цэцэрхэн нь Монголын хатуу ширээ уур амьсгалтай нөхцөл дасан зохицдог бөгөөд цаг агаарын өөрчлөлтөнд тэсвэртэй, үндэсний системийн хөгжил сайтай, үндэс нь хөрс нь маш сайн бэхлэгдэж хөрсийг ус болоод салхины илгэдлээс хамгаалах экологийн ач холбогдолтойгоос гадна түүний үр жимс энэ витамин, тос, биологийн идэвхтэй байдал зөндөрөөр агуулдаг учраас хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эм, гоо сайхан үйлдвэрлэлийн түүхийд болгон ашигладаг эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм. Монгол улс газар тариалангийн чиглэлээр үлгэр жишээ болохоос тасралтгүй үйлдвэрлэл, аж ахуйн систем олон хэрэгтэй байгаа бөгөөд бүх төрлийн жимсгний дотроос цэцэрхнийг их хэмжээтэйгээр таримжилуулах шаардлагатай байна. Таримжилуулснаар тухайн бүс нутгийн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалахаас гадна хүнсэнд өргөн хэрэглэж ирсэн учраас зах зээлд нийлүүлж өрхийн амжиргааг дэмжих, өрхийн аж ахуйг эрхлэх боломж бүрдэх ач холбогдолтой юм. Цэцэрхний бүтээгдэхүүнийг ашиглаад Монгол оронд дараах бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг байна. Хүнсний зориултаагаар цэцэрхний тос, ох, шүүс, жүүс, үрэл харин гоо сайхны зориултаагаар уруул өнгөлөгч, саван, гарын тос, биеийн тос. Харин бусад орнуудын хувьд мөн адилхан гоо сайхан болон хүнс, эмэнд энэхүү бүтээгдэхүүнийг ашиглаад үйлдвэрлэлүүдийг явуулдаг байна. За тухайн ургамал маань
ер нь хаагуур тархдаг юм бэ гэх юм бол сэрүүн бүсгүй орнууд болох Хятад, Монгол, Орос, Их Британи, Дани, Нидерланд, Герман, Польш, Финланд, Норвеги гэх мэт улсуудад өргөн тархдаг унуу ургамал бол харин манай орны хувьд ургамал газар зүйн мужлаар Хангай, Монгол дагуур, Монгол Алтай, их нуруудын хотгор, Говь Алтай зэрэг газар тархсан гол цөм нь Чацраг нь Баруун 4 аймаг, Төвийн 2 аймагт нийт 30,000 төлбөр тархалтай гэж тэмдэглэсэн байдаг байна. За тухайн ургамлын маань биологийн онцлог нь гэх юм бол байгаль дээрээ зэрлэгээрээ 3-5 м өндөр угадаг 2 гэрт ургамал бөгөөд салхиар тоосвортдог. Бутнууд нь 3 жилийн дараагаас өрөө өгч эхэлдэг буюу жимсэлж эхэлдэг байна. Харин 7-оос 8 жилийн дараагаас хамгийн их ургацыг өгч эхэлдэг. Эр мод нь им модоо одгомл арайр цэцгэлдэг. Цэцгэлснээс эхлээд бүрэн жимс боловсрох хугацаа нь ойролцоогоор 12-оос 15 хоног зарцуулдаг. Газар зүйн байрлалаас хамаараад 7-оос 10 сарын хооронд жимс нь бүрэн боловсрдог. Агаарын температур 0-оос доош буухад тухайн мод навчаа гүөх буюу 50 майл руу шилждэг байна. Амьдрах орчны хувьд ган тэсвэртэй хөрсний чигсэл гүний усыг зохицуулдаг, хөрсөн үржил шимийг дээшлүүлдэг. Хөрсний үржил шимийг дээшлүүлнэ гэдэг нь тухайн ургамлын үндэс нь өөрөө азотыг фиксацлснаар хөрсний үржил шимийг дээшлүүлдэг байна. Хурд унцны хувьд гэх юм бол 250-аас 800 мм жилд хурд унц урдаг бүс нутгад илүү сайн ургана гэсэн үг. Харин хөрсний хувьд гэх юм бол элсэрхэг хөрсөнд илүү сайн ургадаг бөгөөд шаварлаг хөрсийг тэсвэрлэх чадвар нь сул pH хэмжээ 9.5 буюу хүчлэг хөрсөнд илүү сайн ургадаг байна. За дээр дурдсан чинь энэхүү ургамал маань 2 гэрт гэсэн. Тэгэхээр энэ маань 90 им мод байна гэсэн үг. 90 модтой хувьд гэх юм бол нахааны хайрсууд нь олон давхар тэгээ хоорондоо маш ойрхон байрладаг. Тэгээд мөчр нь жоохон бахимдуу бүдүү. Харин эм нь гэх юм бол ерөөсөө 2 л хайрстай. Б зурагт харагдаж байна. Тухайн модных 90 имийг ялгах боломжтой 3-аас суулгачуд маань 3-аас 5 насны хооронд болсон үед нь ялгах боломжтой байна. За манай оронд өргөн ашигладаг сортууд байна. Oblinia, Orangeoia, Vitaminia, Chuscaya, Malgicnia. Эдгээр сортуудыг манай оронд маш ихээр тармилжуулсан байдаг байна. Тэгээ онцлог шинж чанаруудыг энд дурдж өгсөн байна. За чацрагныг тарилтанд бэлтгэхэд юуг анхаарах ёстой вэ гэвэл за нэгдүгээрт энэ ургамлынхаа талаар өөртөө зохих хэмжээний мэдлэгийг бий болгосон байх хэрэгтэй. Яагаад ингэж гэх юм бол хаамаг газар аваачаа тарьчдаг юм бол биш. Мод гэдэг маань өөрөө тухайн ургамал маань хөрсөн ямар байх ёстой, ямар орчин буюу одоо хэрэгтэй гэх мэт асуудлуудыг мэддэг байх хэрэгтэй. Хоёрдугаар эм эрийг ялгах сурсан байх хэрэгтэй. Дээр дурдсанчлан 2 гэрт учраас энэ бол маш их ач холбогдолтой. Хэрвээ дан эм мод тарьчих юм бол урахгүй, эр дан тарьчих юм бол урахгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол манай оронд 10 модны 9-ний 1 нь эр гэдэг зарчмаар тарьдаг. Эр модыг айлхаар салхинд дээд талтай. Яагаад гэх юм бол тухайн ургамал маань салхиар тоосвортож байгаа учраас. За дараагийнх нь хэмэд их хэмжээтэйгээр чацрагныг тарьж, ургуул, жимсийг авч бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол услгааны системийг заавалгүй шийдэх хэрэгтэй. Тэгээд сайн чанарын суулгац буюу суулгацыг сонгох, мөн сортыг сонгох шаардлагатай. Тэгээд сонгож авсан тарьцуудаа тээвэрлэж хадгалах шаардлагатай. Зөвхөн хэрвээ та аваад оройнохоо гэмтээх, үнцийг хатаасан тохиолдолд тухайн ургамлын маань ургах чадвар нь мууддаг байна. Үүний дараа бордоо ашиглах, тэгээд технологийн дагуу тарилтаа их шаардлагатай. За технологийн дагуу тарилт хийн гэдэг нь юу гэж хэлээд байна вэ гэхээр нөхөө ухаж бэлэн болгох. Энэ нь болохоор нүхний хэмжээ 40-50 см радиустай, 50-60 см гүнтэй байх ёстой. Өнгөн хэсгийн шороогоо нэг тал руугаа, доод хэсгээс гарч ирж байгаа чулуурхаг хэсгээ нөгөө талаа гаргаад чулуугаа ялгаж өгнө. Үүний дараа бордоо ашиглах бол бордоогоо хөрстөөгөө сайн хойж өгөх хэрэгтэй. Тэгээд 3 дугаар тухайн ухсан нүхэндээ услахаа нэг удаа сайн хийгээд өгөх хэрэгтэй. Одоо тарихаас өмнө гэсэн үг. Тэгээд түүний дараа
тухайн суулгацаа нүхнийхэн гол байршуулад үндсийн жигд байхаар тохируулж өг. Ингээд үндсний хүзүүг нь далд ортол шороогоор бурлаад хөрсөө нэвтршүүлж сайн гიშгэж өг. Сайн гიშгэж өгөхгүй байх юм бол энэ маань үндэс маань өөрөө салхи авснаар ургах чадваргүй болно гэсэн үг. Энийг сайн нэвтршүүлж өгөө гэдэг яаж үзэх вэ гэх юм бол тухайн модоо тариа гიშгснийхаа дараа суулгацаа дээш нь татхад тухайн мод маань өөрөө сугарахгүй байх хэрэгтэй. За үүний дараа устлагаагаа сайн хийж өгөх хэрэгтэй. Хамгийн багадаа 20 литр усаар буюу тогоог айлах сайхан дүүргэж өгөөд шаардлагатай гэсэн үг. За мод ингээд тарчаад орхичих юм үгүй. Үүний дараа маш их ажиллагаа орно. Устлагаагаа хийн, устлагаагаа тогтмол 4-өөс 7 хоногийн хугацаанд байнга хийх хэрэгтэй. Хөрсний чигээ үзээд тухайн байгаль гадаа халуун байх юм бол бороожуулах байдалтайгаар ч юм уу гэх мэтчлэнгээр устлагаа хийх хэрэгтэй. Мөн худаг устлагааны системийг заавалгүй шийдэх хэрэгтэй. За дараагийнх нь хог ургамлыг төвж устгах. Энэ маань устлагаа хийгээд ирэхээр тухайн ургамлын үндэс орчин буюу тогоо орчимд хог ургамлууд аяндаа ургаж эхэлнэ. Үүнийг зайлуулж өгснөөр тухайн ургамл маань өөрөө бүтээмжийг нэмэгдэх буюу хог ургамл маань тухайн ургамлын цацрагны шимжижээлийн бодисоос нь булаацалдахгүй гэсэн үг байна. Тэгээд хортон шавьд өвдсөн нэрхнээс хамгаалах, илрүүлэх, хэрвээ өвчин илэрх юм бол устгах шаардлагатай. Мөн мэрэгчид болон малд идэвхлээс хамгаалж хашаалах шаардлагатай. Тэгээд түүмэр үерээс хамгаалж шууд татах хэрэгтэй. Тэгээд нөхөн тарилт хийх шаардлагатай. Хавар намрын тоолго хийсний дараа үүний дараа үндэсний сэжим тасдаж өгөх хэрэгтэй. Энэ маань яагаад сэжим гэдгийг оруулж ирсэн бэ гэх юм бол тухайн ургамал маань өөрөө өнгөн үндэсний системтэй буюу ил үндэсний системтэй. Тийм учраас сэжмүүд хавж ургаж гарч ирдэг. Энийг нь 1-2 жилийн турш тастаад өгөх юм бол тухайн ургамлын маань дараагийн жилүүдэд жимс маань их өгж эхлэх, тухайн ургамал маань өөрөө өндөр болох гэх мэт ач холбогдолтой байдаг байгаа. За дээр хамгийн гол юм маань юу вэ гэхээр услахаа гэж хэлсэн. За хамгийн ихний услахаа тогоогоор услах. Энэ маань болохоор цөөн мод тарж байгаа тохиолдолд тогоогоор устгахад бол асуудал байхгүй. Харин хэмжээтэйгээр авах юм бол байнга тоогоор услана гэхээр маш их хэмжээний цаг, хүн хүч хөдөлмөр ордог байгаа. Дараагийнх нь бол бороожуулах устлагааны систем. Энэ нь болохоор хүлэмжний нөхцөлд үр тариах, суулгацаа гаргаж авах энэ тохиолдолд гэх юм бол бороожуулах устлагааны систем айгүй тохиромжтой. Харин усан буу болон намраа гэх юм бол энэ маань болохоор том талбайд үүслэг ургамал болон газар тариалан ургамал тарьж байгаа тохиолдолд ашиглах зүгээрээдэг. Энэ маань нэг сул тал нэг ус маш хэмжээгээр ордог. Хамгийн сүүлийнх болохоор туслан устлагааны систем. Энэ бол нэгдүгээр ус болоод цагийг маш сайн хэмж өгдөг байгаа. Энэхүү товшинц дуран маань болохоор 2, 4, 8 гэсэн олон янз байдаг. Энэ маань болохоор 2, 4, 8 гэж юу хэлж яах вэ гэхээр нэг цагт тухайн нүхэнд өгөх усны хэмжээ хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол хэмжээтэйгээр цацрагаанд харьж байгаа тохиолдолд туслан устлагааны системийг ашиглавал илүү ач холбогдолтой. Энэ маань ямар ч л байсан нэг тавьсан байх бол 5-аас 10 жилдээ бол солиод авах шаардлага байхгүй. Ийм ач холбогдолтой байгаа. За өнөөдрийн ихтгэл маань ингээд дуусж байна. Энэхүү ихтгэлийн маань анхааралтай сонссон та бүхэндээ баярлалаа. За бид өнөөдрийн сургалтаар цэцэрлэгийг тармилжуулах ашиглааны талаар онл арга зүйн мэдээллийг авсан бол 2021 оны 3 сарын 6-ны өдрийн 12 цагт бүгдээрээ багштайгаа шууд харилцах онл зөвлөгөө хэлэлцүүлэг хэлбэртэй цахим сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. За тэр сургалтын дээр энэ онл арга зүйн мэдээллийг авсныхаа дараа өөрийнхөө талбай буюу ургуулж байгаа цэцэрлэг маань хэрхэн яаж явж байгаа, энэ дээр нэмэлтээр асуух асуултуудаа та бүхэн энэ дижитал хичээлийнхаа постны доор комментээр үлдээгээрэй. За хэрвээ тэгэх юм бол бид зохион байгуулагчдын зүгээс асуултыг нэгтгэж багшид урьдчилан өгнө. За тэгэх юм бол тухайн 6-ны 12 цагаас зохион байгуулагдах цахим сургалт маань илүү өөр өгөөжтэй, илүү системтэй, асуудлуудаа урьдчилан мэдсэн та бүхэнд илүү
зөвлөхийн тулд илүү судалсан ийм сургалт болох хаа гэж бодож байна. За тэгэхээр шинэ үдөө төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн нарт харагдаж байгаа утасны дугаар болон имэйл хаяг, Facebook групп хаяг, хуудасуудаар авах боломжтой. За бид одоо энэ удаад цэцэрлэгний онол арга зүйн дижитал хичээлийг байршуулсан бол за энэ сургалтанд бүртгүүлсэн хүмүүс руугаа дараагийн 6-ны сургалтын линкийг имэйлээр нь явуулна. За дараа нь бид нэр сумдаар тойроод одоо ажиллахдаа цэцэрлэгний талбайтай танилцаж нөхөн сэргээлт хийх боломж гэнэ үү, нөхөн тариалт хийх боломж гэнэ үү. За иргэдэд маань яг бодитоор ямар асуудлууд үүсээд байна, өөрсдийнх нь зүгээс юуг анхаарах ёстой байна. За онол арга зүйн зүгээс бид нэр хэрхэн мэдээлэлээр хангах боломжтой байна гэдэг гарч шийдлүүдийг судалж ажилланаа. За энэний дараагаар бид нөгөө Булган аймгийн хэмжээнд 101 ширхэг хүлэмжийг иргэдэд хуваарлсан байгаа. Тэр хүлэмжний бүтээмжийг нэмэгдүүл хүлэмжний аж ахуйг эрхлэхэд бас ямар асуудлууд гардаг вэ гэдэг талаар сургалтыг 3 сарын 25-нд хөдөө аж ахуйн сургуулийн доктор багшаар оруулахаар хичээлийн хөтөлбөрийг бэлтгээд явж байгаа. Тэгэхээр та бүхэн маань шинэ хөдөө төсөлтэй холбоотой мэдээллийг иргэдэд хүргэх, сумынхаа иргэдэд одоо цаг алдалгүй хүргэх тал дээр гүйрлээ ажиллаж бас бидний оруулж байгаа мэдээллийг хуваалцаж байгаарай гэж хүсмээр байна. За ингээд өнөөдрийн сургалтыг удирдан зохион байгуулж бидэнд бас харамгүй мэдлэгээ хуваалцсан бүгд найрамдах Солонгос улсын Чуннамын их сургуулийн докторант, Монгол Улсын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Сэр Адам багштай талархснаа илэрхийлж байна. Мөн идэвхтэй оролцож тухайн сургалтандаа бүртгүүлсэн иргэдтэй бас талархлаа илэрхийлье. Цаашдаа улам энэ чиглэлийн мэдээллийг цаг алдалгүй авч хамтран ажиллана гэдэгт итгэж байна. За ингээд өнөөдрийнхөө сургалтыг өндөрлөе. Та бүхэндээ баярлалаа.